За өнөөдөр Монгол Улсын хэмжээнд шатар сонирхчдын 999 одоо шатарчин нэгэн зэрэг тоглож байгаа энэ түүхэн үйл явдал болж байна. Мэдээж энэхүү 999 шатарчдын хувьд бол одоо мэрэгжлийн за сонирхчдын гээд маш олон төрлөөрөө оролцож байгаа. За насны хувьд ч гэсэндээ одоо бүх насны ангиллуудаар одоо нэгэн зэрэг явагдаж байгаа гэдгээр онцлог байна. За энэхүү шатрын тэмцээнийг зохион байгуулснараа мэдээж шатрын спортыг сонирхчдын тоог нэмэгдүүлэх, за шатрын хөдөлгөөнийг цаашдаа одоо улс орон дээр өрнүүлэх энэ одоо зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа гэдгийг бол зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж хүүхэд залуучд оюуны спортын ач холбогдлыг таниулах зорилгоор нийслэлийн засаг даргын тамгын газар болон Дүшээ Бэрс төрийн ус байгууллага хамтран нүүдэл 999 шатрын анх дугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Анх дугаар тэмцээнд аль биесээр бүртгүүлсэн 999 шатарчин байгаа ч нийт 1000 гаруй шатарчид 8 ангиллалд өрсөлдөж байна. 2100-аас дээш рейтингтэй 177-оос 2099 хүртэлх B зэрэглэл, тэгээс 1699 хүртэл рейтингтэй C зэрэглэл болон насны ангиллуудаар явагдаж байна. Өөрөөр ингэж хүмүүжүүлэх нь хүүхд залуучууд төдийгүй нийт одоо бас иргэдэд ч гэсэн чухал ач холбогдолтой одоо төсвөр төвчээр хатуужил оюун стратегийн хүмүүжил болгодог, хүний оюун ухааныг задалдаг, хөгжүүлдэг олон төрлийн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Эмч учраас химэл оюун ухаан технологийн дэвшлийн үед хүн нөгөө бодол сэтгэхээ болоод машинд найддаг энэ үеийг харин ч хүүхдийн залуучуудын эрдэнэ төхөн төрөлхтний оюун сэтгэлгээний зохис шийдэл, стратеги, тактикийн арга шийдлүүдийг эсэргээлдэг, бодуулдаг, сэтгүүлдэг шатрын спортын үнцэн ач холбогдол улам бүр ач холбогдол өсөж байгаа. Ийм учраас Монгол улсад нийтийн шатрыг хөгжүүлэх зорилтыг тавьж Монголын шатрын холбооноос аймаг сум болгонд нийслэлийн дүүрэг хороо болгон шатрыг хөгжүүлэх хэм зорилго болгон тавьж ажиллаж байна. Энэ удаагийн анх дугаар тэмцээнд бүртгэлийн хураамжиг учраас шатрын спорт сонирхогч хэн бүхэн оролцох боломжийг олгож өгснөөрөө давуу талтай байлаа. Мөн орон нутгаас нүүдэл 999 тэмцээнийг зорин ирсэн шатарчид олон байсан юм. Тэдгээрийн төлөөлөл болоо Дархуул аймгаас ирсэн өсвөрийн болон сонирхогч шатарчдын төлөөлөлтэй бид ярилцлаа. Энэ удаагийн тэмцээнд анх болж байгаагүй одоо хураамжгүй тэр талаар илүү давуу талтай, тэгээд шагналын санч өндөр ингээд их хүмүүс оролцох тоотой. Тийм учраас нэлээд төвөж харж байгаа. Тэгээд тактик гэх юм бол бэлэц учраас угаасаа хурдан тоглолт. Тийм учраас ингээд айлгаа бодуулахын тулд бодуудаа солихгүйгээр их тактиктэй үзсэн. Чиний өдөр хэдэн настайгаас цагаар шатар тоглож байна? Би яг 7 настайгаас эхэлж шатар тоглож байсан. Тэгээд ер нь тасралтгүйгээд нэг 8 гаруй жил ер нь л тоглож байна. За энэ хугацаанд ямар амжилт ер нь гаргав? Би бол улсын 4-р байранд орж ирсэн. Тэгээд аймгийн нэг 6-7 тэгээ авах. Ер нь шатар тоглоснороо чиний хувьд ямар давуу талууд ер нь бий болсон байна? Давуу тал гэх юм бол одоо тухайн зүйлд ингээд эрсдлийн илүү тооцоолж одоо ингээд илүү ингээд эрсдлийн тооцоолдог болдог. Тэнгүүтээ илүү нүүдэл одоо харах ч юм уу. Нэг тийм тэгээ сууд сурах хүнтэй ингээд эвтэйг харьцах тиймэрхүү давуу талтай болсон гэж үгээрдэг. За би бол ерөнхийдөө сонирхогч төрлийг гэх юм уу 2-3 цент орж исэн. Энэ удаагийн тэмцээн болохоор нээлттэй боё те. Одоо бүх насны бүх ангиллын хүмүүс орж байгаа болохоор одоо юу зарим хүмүүс одоо боломж олгож байгаа юм уу? Яг одоо дөнгөж анхлан сурж байгаа хүмүүс ялангуяа гоё ингээд ирээдүгийн те дэмжиж байгаа боломж гэж харж байна. Чи ер нь сая ямар тактик баримтч юм тоглоо? Сая бол эхний үрэг дээр болохоор жоохон одоо аюулгүй те аюулгүй ингээд нэг тоглосон. Ерөнхийдөө яг л тийм нэг тоглолт тэгэл дуусгасан. Ер нь зүгээр ягаад чи шатрын спортоор хичээлхийг сонгосон бэ? За яг анх нэгдүгээр ангид нэг ээж анаар шахтсан шүү дээ. Тэгэж нэг анх шахаж сураад тэнгүүтээ хайцсан байсан байхгүй юу. Тэг яг өнгөрсөн жилээс ягаад ч юм гин дуртай болоод тэнгүү шатаж нэг гоё онцлог өгдөн шүү дээ. Одоо юу гэх одоо ингээд айлаасаа илүү ингээд материалтай илүү явж шүү дээ. Тэнгүүт нэг алдаа харахад ингээд хожих боломжтой шүү дээ. Энэ өрөөг амьдрал шиг байхгүй тий. Нэг алдаа аргаал тэгээд ингээд ирэх боломжтой. Тийм болохоор илүү ингээд нухацтай айлуустыг харж сурдаг болохоор хичээлж байгаа. Шатрын спорт өөрөө хүүхдийн хүмүүжил, за оюун ухаан тогтоолтод маш сайн нөлөөтэй юм спорт. Тэгэхээр олон хүүхдүүд багасаа сонирхож байгаад маш баяртай. Ер нь бол дэлхийн нийтэд шатрын спортод хүүхдүүдийг багаас нь хичээллүүлэх тийм зүйлүүд нэлээ эрчимтэй явагдаж байгаа. Тэгэхээр бол Монголд ч гэсэндээ эцэг эхчүүд бас хүүхдүүдээ энэ спортоор хичээллүүлж байгаа явдал маш их талхалтай хандж байгаа. Маш ач холбогдол өндөртэй тийм спорт. Тэмцээнд оролцоогүй нэлээд удажгаад оролцож байна. Тэгээд тэмцээнд оролцох маш сайхан байна. Энэ тэмцээний тухай гэх юм бол бас маш олон шатарчид маань
оролцож байна. Хүүхдүүдийн ангилал болж байна. За өндөр зэрэгтэй тамирчтай ангилал болж байна, сонирхогчтой ангилал болж байна гэд ерөнхийдөө тэмцээний уур амьсгал маш сайхан болж байна. Олон шатарчтайгаа удаан хугацааны дараа тэмцээнд оролцох мэдрэмж сайхан байна. Мөн эх 7 дугаар сард eSport World Cup 2025 наадам нийт 21 төрлөөр зохион байгуулагдана. Энэ дунд шатрын төрөл багтсан. Тиймээс энэ удаагийн сонирхогчдын шатрын анх дугаар тэмцээн eSport World Cup 2025 наадмын сорилго болж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм а.